Олон надаас байцаатай зөөн хийгээд өгөөч гэдгсэн байсан. Яг үүндээ би анх удаа байцаатай зөөн хийждэг чинь. Та байцаатай зөөн дуртай юу? Эсвэл байцаагүй зөөн дуртай юу? Энэ асуултан дээр мэдээж маш олон хүмүүс маргадаг тийм үү? Тэгвэл байцаагүй зөөн дуртай. Гэхдээ байцаатай зөөн хийж эзнээс хойш арай нэг өөр бодол төрсөн. Зүгээр л хийж байгаа хүндээ голж орондол байдаг юм байна. Ерөнхийдөө байцааны ямар ч буруу байхгүй юм байна. Байцаатай зөөн хийхээс өмнө би нэг зүйлийг тооцоосон байсан. Энэ үе гэх юм бол байцаа өөрөө шүүс маш их ялгаруулдаг. Тиймээс би гурилаа заавалчгүй хайрчих ёстой юм байна. Хоёрт төмс заавалчгүй хийх хэрэгтэй юм байна. Төмс ч өөрөө цардууллаг учраас цөөнг ерөнхийдөө аргагүй болгочдөг шүү дээ. Тэгэхээр яг гой тохирно гэсэн үг. Хоолой илүү гоё амттай болохын тулд маш сайтар хуурах хэрэгтэй. Хамгийн удаан болдог ногоонуудтай ичээд гуурвал зүгээр. Ерөнхийдөө хоолны амтлах нь болохоор хар пестос давс ивэл ерөнхийдөө болчихно. Ерөнхийдөө хар пестны оронд сой соус ашигласан. Хоолны амтны хувьд бол үнэхээр гоё амттай болсон. Та нар илүү их дэлгэрэнгүй миний идж байгаа бичлэгэн дээрээс үзэн мэд. За тэгээд миний хамгийн анхны байцаатай зөвөнтэй бичлэгэн дээр хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Янзтай.